Сайн бацгаана уу? Энэхүү бичлэгээрээ үндсэн хөрөнгө эд системийн ерөнхий тохиргоонуудтай танилцах болно. Үндсэн хөрөнгийн мэдээллийг оруулахын тулд доорх тохиргоонуудыг хийх шаардлагатай. Үндсэн хөрөнгийн ангилал, зардал тусгах арга, үндсэн хөрөнгө. Үндсэн хөрөнгийн ангилал авалгаа нь байгууллагын үндсэн хөрөнгийг онцлогоор нь бүлэглэх зорилттой авалгаа юм. Уг авалгаанд мэдээлэл оруулахын тулд үндсэн хөрөнгө болон бид бус хөрөнгө эд системийн навигац самбарын лавлах болон бүртгэлийн тохируулга хэсгийн үндсэн хөрөнгийн ангилал эцэс рүү орно. Үндсэн хөрөнгийн ангилал авалгаа руу ороход өмнө нь үүсгэсэн ангиллын жагсаалт харагдах болно. Шинэ ангиллал үүсгэхийн тулд Create тавчийг дарахад мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Уг цонхонд дараах мэдээллүүдийг оруулах шаардлагатай. Код гэсэн хэсэгт та өөрийн хүссэн кодыг оруулах боломжтой. Үүний дараагаар ангиллын нэрийг оруулна. Жишээ нь автомашин. Угтуур хэсэгт 2 символтой код оруулах боломжтой. Үндсэн хөрөнгө бүртгэлийн бүлэг TB хэсэгт тухайн ангиллалд багтж буй үндсэн хөрөнгүүд татварын бүртгэлийн аль бүлэгт хамаарахыг зааж өгдөг. Жишээ нь машин механизм, техник, тоног төхөөрөмж. Үндсэн хөрөнгийн бүлэг санхүүгийн тайлан хэсэгт тухайн ангиллалд багтж буй үндсэн хөрөнгүүд эхтлэн бодох бүртгэлийн аль бүлэгт хамаарахыг зааж өгдөг. Жишээ нь машин, тоног төхөөрөмж. Энэ хэсэгт үндсэн хөрөнгийг бүртгэх дансыг зааж өгдөг. Үүний дараагаар үндсэн хөрөнгийн хуримтлагдсан илэгдлийг аль дансанд бүртгэхийг зааж өгдөг. Сонгосон үндсэн хөрөнгө бүртгэлийн бүлэг TB-гээс хамааран ашигтай хэрэглээний хугацаа сар гих талбарт татварын хуулийн дагуу ашигтай хэрэглээний хугацаа автоматар сонгогдсон бүглэгддэг. Энэ хэсэгт илэгдлийн зардал нь аль данс руу тусахыг зааж өгнө. Жишээ нь захиргааны үндсэн хөрөнгийн илэгдлийн зардал нь удирдлагын зардал дансанд хуваарлагдана гэх мэт. Бидний оруулах ёстой дараагийн тохиргоо нь зардал тусгах арга юм. Уг тохиргоонд орохын тулд үндсэн хөрөнгө болон бид бус хөрөнгө эд системийн навигац самбарын лавлгаа болон тохиргоо хэсгийн зардал тусгах арга зэс рүү орно. Үндсэн хөрөнгийн ангилал авалгаатай адил уг зэс рүү ороход өмнө нь оруулсан тохиргоонууд харагдах болно. Шинэ тохиргоо үүсгэхийн тулд Create тавчийг дарж нэгдсэн цонхонд шаардлагатай мэдээллүүдийг оруулна. Зардал тусгах аргын цонхон дараах байдлаар харагдах ба эхлээд зардал тусгах аргын нэрийг оруулна. Жишээ нь маркетингийн зардал. Зардал тусгах аргын кодыг оруулж болно. Зардлын данс гэсэн энэ хэсэгт илэгдлийн зардал хуримтлагдах дансыг зааж өгдөг. Бидний жишээгээр бол 7101 гэдэг дансыг сонгож өгнө. Энэ нь худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын борлуулалтын зардал юм. Газар нэгж гэдэг хэсэгт танай байгууллага газар нэгж тус бүрээр бүртгэл хөтэлдэг тохиолдолд зааж өгнө. Үүний дараагаар зардлын зүйлийг зааж өгнө. Илэгдлийн зардал. Үндсэн хөрөнгө болон бид бус хөрөнгө эд системийн 3 дахь тохиргоо нь үндсэн хөрөнгө лавлгаа юм. Энэ лавлгаанд байгууллагын бүртгэлд буй үндсэн хөрөнгийн нэрс болон ерөнхий мэдээллүүдийг оруулж өгдөг. Үндсэн хөрөнгө лавлгаа руу ороход байгууллагын хэрэгцээнд буй хөрөнгүүдийн жагсаалт харагдах болно. Тэдгээрийг ялгах зэгцтэй байлгах үүднээс фолдеруудад хувааж байршуулах боломжтой. Шинэ фолдер үүсгэхийн тулд энэ товчон дээр дараад үүсгэж буй фолдерынхоо нэрийг үүсгэнэ. Шинээр үндсэн хөрөнгийн мэдээлэл оруулахын тулд Create тавчийг дарна. Үндсэн хөрөнгийн мэдээлэл оруулах цонх нь дараах байдлаар харагдах ба уг цонхонтой дараах мэдээллүүдийг оруулж өгнө. Эхлээд
таны үүсгэж буй үндс хөрөнгө ямар ангиллалд хамаарч байгааг зааж өгнө. Үүний дараагаар үндс хөрөнгийнхөө товч нэрийг оруулж өгнө. Тухайн үндс хөрөнгийн дугаарыг оруулж өгч болно. Оруулж өгөөгүй тохиолдолд мөн автоматар дугаарлалт явагдана. Бүлэг хэсэгт тухайн үндс хөрөнгийг аль фолдерт оруулж байгаагаа зааж өгдөг. Бүтэн нэр гэсэн хэсэгт үүсгэж буй үндс хөрөнгөө бүтэн нэрээр нь оруулж өгнө. Үйлдвэрлэгч хэсэгт тухайн хөрөнгийг үйлдвэрлэсэн байгууллагын нэрийг оруулж өгөх боломжтой. Үйлдвэрлэлийн дугаар гэх хэсэгт тухайн хөрөнгийн үйлдвэрийн дугаарыг оруулж өгнө. Үүний дараагаар хөрөнгийн үнэмлэхний дугаарыг оруулж өгнө. Энэ хэсэгт тухайн хөрөнгө анх хизээ үйлдвэрлэсэн огноог зааж болно. Мөн Монголд оруулж ирсэн огноог зааж өгөх боломжтой. Үндсэн хөрөнгө бүртгэлийн бүлэг ТБ гэсэн хэсэг сонгож өгсөн үндсэн хөрөнгөний ангиллаас шалтгаалan автоматар бүглэгддэг. Тухайн үндсэн хөрөнгө нэгтлэн бодох бүртгэлд ямар бүлэгт хамаарахыг мөн зааж өгөх боломжтой. Үндсэн хөрөнгөний бүлэг санхүүгийн тайлан гэх хэсэг мөн ижил таны сонгож өгсөн үндсэн хөрөнгөний ангиллаас шалтгаалan автоматар бүглэгддэг. Эцэст нь та үндсэн хөрөнгөний одоогоор байршиж байгаа байршлыг зааж өгөх боломжтой.